Жамуух бол 13 дугаар зууны Монголын Чингис хаантай энэ зэрэгцэн томоохон улс төрийн том зүтгэлтэн гэдэг мэдэгдэж байгаа. Чингис хааны тодрон гарсны дор бүдгэлсэн насан туршдаа Чингис хааны эсрэгцэл. Тэгвэл Жамуухын гэдгүү тэрхүү шарил өнөөдөр хаана байна? 제가 Жамуухыг гэсэн шүү дээ. Энэ хаадын одоо энэ жил хөвчлэн эвэр хугацаа. Эзэн Чингилэгт эдэн Чи энийг л аав шүү. Эрдэнсийн санд. Нуус авчин гацсан сургамж дээр нь үндэслээд энэ бол Жамуухын одоо шүү. Тэгэхээр би Жамуухын хааны шарил олдсон гэх газар ерөнхий сонгоны цаахан талаас тоолсон. Энэ бол 2 метрийн үрж 4 метрийн хэмжээтэй юм бол шээс. Одоо 13 дугаар зууны үеийн энэ ийм олдвор Жамуухын бүс. Ягаад гэвэл нөгөө сажсан бүс. Нөгөө хоёрын Түүний Чингис өсөж явснаа тайж Жамуухад бүснэсэн шүү дээ. Тэр бүсийг гэж ингэж ухаарч байна. их хааны онгон байж болох энэхүү шарилд анхаарлаа хандуулаагүй юм.